За замана ажилтаа болов. Амар болчихсон шүү дээ. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Сайн байцгаана уу? Ирхэн хүндэт маяг хадагтай нараа. Ирхэн зочдоо. Сайн байцгаана уу? Ирхэн ургачтаа. Сайн явж гин үү? Ирхэн Монгол Улсын ерхий сайдаа. Та бүхний сайхан өдрийн халамын дэвөөдөд иргэн төвшүүлж, ирхэн зочид та бүхнийг хүндэтгий өсөж байгааг минь хүлээн авна уу? Их сайхан Монгол оронд минь нар манддгаараа мандаж, ургачтын маань 24 цаг 7 өдөр 365 хоног тасралтгүй энэ залуус Монголын хөгжлийн төлөө биднийг тог захилгаантай, эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй, бензинтэй, биднийг цалинтай байлгах гэж уурхайчид өдөр шинэгүй зүтгэсээр байна. Үүний түрүүнд уурхайчтай баярлалаа. Та бүхний ар гэрт, та бүхний өр хүүхдэд бүгдээр нь аз жаргал, эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Ингээд өнөөдрийн Эрдэнэс давталгаа хувьцат компани Бортогийн ордын уулын ажлыг эхлүүлэх анхны шанаг давгартын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочдод авахны танилцуулахад бэлэн боллоо. Монгол Улсын ерөнхий сайд Нямосрын учир Монгол Улсын засгийн газрын гишүүн аж үйлдвэр эрдэс баялагын сайд Хонгорын Дамдням Монгол Улсын гэрлийн гишүүн Эренчин-Бэмбийн Сэддорж Чингис хаан баялагын сайн нэгдлийн захирал Батсуурын Даваадалай Эрдэнэс давталгаа хувьцат компани Тузын дарга Шарвын Мөнгөцрөн Эрдэнэс давталгаа компани Гүйсгэх захирал Батхойгийн Чагнаад орж Өмнөхөө аймгийн засаг дарга Насанбуянгийн Инкот мөн видео олон улсын аудитын байгууллага Монголын хөрөнгөний биржийн компанийн удирдлагууд болон хүндэт зочид өнөөдрийн энэ сайхан дарга хэмжээнд хүрэлцэн иржээ. Ингээд эрхэм зочдоо энэ дурган мөчид Монгол улсын төрийн дуулалт бэлэн боллоо.
Эрхэм зочдтой баярлалаа. Одоо та бүхнийг дэлгэцэн дээр анхаар хандуулахыг хүсье. Эрдэнэс таван толгой компани үйл ажиллагаа болон Бортегийн ордын товч танилцуулгыг та бүхэнд өргөхөд бэлэн боллоо. Эрдэнэс таван толгой хувьцаат компани нь стратегийн ач холбогдол бүхий таван толгойн бүлэг ордод олборлолтын үйл ажиллагаагаа явуулан Монгол улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй төрийн өмчийн хамгийн компани. Ордын нийт нөөц баялаг 8.1 тэрбум тонн. Гаргасан Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани 73.51%, Монгол улсын 3.4 сая иргэн 26.43%, үндэсний 487 аж ахуй нэгж 0.1%-ийг тус эзэмшиж байна. Нээлттэй хувьцаат компани Монгол улсын 3.4 сая иргэний эзэмшиж буй 1072 хувьцааны үнцийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн биржээр арилж алах, нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын хүрээнд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх, таван толгойн ордын ашиглаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах суурь ажлуудыг үе шаттайгаар ахиц дэвшилтэйгээр хэрэгжүүлж эхэллээ. Бортег Монгол улсын засгийн газар 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр таван толгойн бүлэг ордын ашиглаагүй хэсэг болох Бортегийн ордыг Эрдэнэс таван толгой хувьцаат компани өөрийн менежментээр хэрэгжүүлж, үндэсний аж ахуй нэгжүүдтэй хамтран хөрс хуулалт, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Бортегийн орд нь нийт 2.6 тэрбум нүүрсний нөөц баялагтай Эрдэнэс таван толгой хувьцаат компани эзэмшиж буй ордуудаас нөөцөөрөө 2 дугаарт эрэмлэгдэх томоохон орд юм а. 2020 онд батлагдсан орд ашиглах тэзүүгээр 424.2 сая тонн нүүрсний нөөцийг жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар 30 жилийн хугацаанд олборлохоор тооцож, нийт 95% нь сул коксчих нүүрс, 5% нь эрчим хүчний нүүрстэй байна. Цаашид уг ордын хайгуул судалгааны ажлыг эрчимтэй гүйцэтгснээр ордыг ил болон далд ашиглах хугацаа уртсах, нөөцийг ээж бүрэн ашиглах боломж бүрдэх юм. Ирээдүйн боломж. Бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 1500-аас дээш ажлын байр шинээр бий болох, компанийн олборлолт, борлуулалт, экспортын хүчин чадал нэмэгдэх, баялагын сан арвижих, Монгол улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэх таатай үр дүн хүлээж байна. Эх орныхон тусын тулд Эрдэнэс таван толгой хувьцаат компани. За маш баярлалаа. Тэгэхээр одоо хэдхэн хоногийн өмнө энэ сайхан нутагт их сайхан бороо орсон гэж. За үүнийг бол монголчууд хувьтай хүн хор борооноор гэж бэлгшээдэг. Дээрээс нь Бортегийн ордын маань энэ нээлт одоо болох ёстой гэж ингэж Тэнгэр бурхан хаасан болов гэж бодож. Ингээд бид одоо яг одоо энэ торгон мөчөд Бортегийн ордын уулын ажлыг эхлүүлэх анхны шанаг тавих ёстой инхүү эхлүүлж байна. Ингээд өнөөдрийн энэ сайхан даргамжийг албан ёсоор нээж үг хэлнэ хэмээн Монгол улсын ерөнхий сайд ноён Нямсрын учрал таныг тайлснаа. Хүндэтгэөрье. Эрхэм хүндэт уурхаж та, эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө. Өнөөдөр бид Монгол улсын эдийн засаг, уул уурхайн салбар, үндэсний бүтээн байгуулалтын түүхэнд нэгэн чухал шинэ хуудсыг хамтдаа нээх гэж байна. Таван толгойн бүлэг ордын томоохон хэсэг
Бортын ордыг монголчууд өөрсдөө олборлон ашиглаж байгалийн баялагийнхаа үр өгөөжийг иргэн бүртээ тэгш шудраг хүртээх түүхэн үйл явдал энэ мөчид эхэлж байна. Бортын орд бол 2.6 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй үйлдвэрлэлийн зориулалтаар олборлох боломжтой баталгаад нөөц нь 424.2 сая тонн юм а. Ил аргаар ашиглах нөөцийн 90% сайн чанарын коксч нүүрс эзэлдэг нэг өндөр үнцэнтэй үндэсний баялаг юм а. Хүндэт зочдоо Бортын стратегийн ордыг ашиглах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан боловч гадаадын оролцогчдоос манай засгийн газрын тавьсан шаардлага босго үндэсний эрх ашиг үлдэх өгөөжийн шалгуурыг нэгэнч бүрэн хангаж чадаагүй юм а. Бидэнд сонголт байсан. Нэг нь явж ирсэн хуучин зам. Богино хугацааны орлого харах зам юм. Нөгөө нь шин зам. Шудраг эл тод хариуцлагатай үндэсний эрх ашигаа нэгдүгээрт тавьсан зам а. Бид шин замыг сонголоо. Монгол Улсын засгийн газар 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр монголчууд өөрсдөө стратегийн ордоо ашиглах түүхэн шийдвэрийг гаргасан. Эрдэнэс 57 хувьцаат компани Бортын төслийг ардаа хариуцж үндэсний аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран ажиллана. Засгийн газрын шийдвэр гадаадын хөрөнгө оруулалтыг өгөөсгсөн хэрэг огтоос биш юм а. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалт бүр ил тод хариуцлагатай илүү бодит өгөөжтэй үлдэцтэй байх үндсэн зарчим үндэсний эрх ашигаа баримтлах ёстой. Монголын баялаг Монголдоо Монгол хүндээ илүү өгөөжтэй байх нь улс орны хөгжлийн шин сонголт эдийн засгийн тусгаар тогтнолын бодит илэрхийлэл юм а. Баялагаа олборлож, орлого олж, олсноо зарцуулах нь хангалтгүй. Баялаг өөрөө хөгжил биш. Олборлолт өөрөө үр өгөөж биш ээ. Орлого өөрөө шудраг хуваарлт биш. Та бид байгалийн баялагын өгөөжийг ард түмэндээ илүү хүртээх тухай олон жил ярьлаа. Гэхдээ ярианаас илүү чухал нь шийдэл байдаг. Тооцоо судалгаагүй том амлалтууд, улс төржилт, өнөөдрийн алга ташлалтаар маргаашийн баялагийг үрсээр ирсэн нь Монголын уулуурхай хөгжлийн чөдөр тушаа болж иржээ. Олборлох салбарын хамгийн том асуудал нь ихтгэлцлийн хомсдол. Тиймээс өнөөдөр бол зөвхөн машин техник, хөрс хуулалт, олборлолтын тухай биш, харилцан ихтгэлцлийг сэргээх түүхэн эхлэлийг хамтдаа бид тавих учиртай. Баялагийнхаа үндэс нь иргэндээ хүртэх өр өгөөжийг өсгөн нэмэхийн тулд уулуурхай олборлох салбарт хариуцлагатай ил тод сайн засаглалт тогтоох тухай олон жил дуусаагүй яриаг дуусгах ажил эхэлж шангаа тавьж эхэлж байна. Өнөөдөр Бортын ордыг олборлох эхний шанг тавихдаа нэгэн зэрэг энэ цаг мөчид Эрдэнэс 5 толгой хувьцаат компани олон улсын BDO аудитын байгууллага Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгааг дуулгахад таатай байна. Энэ бол Монгол Улсын засгийн газрын чөлөөлийн бодлого бодит амьдралд хэрэгжиж экспортын гол судас болсон Эрдэнэс 5 толгой компанийг нээлттэй хувьцаат компани болгох бодит ажлын эхлэл юм а. Ил тод нээлттэй засаглалт тогтохын эрхэм зорилго Монголын баялагын өгөөжийг Монгол хүндээ илүү хүртээх шудраг ёсны өндөр хариуцлага юм. Баялагынхаа үндэсийн өр өгөөжийг өсгөн нэмэхэд хуулиа дээдлэн сахиж хөрөнгө оруулалтын орчныг эрүүл тогтвортой Монгол улс хийсэн гэрээ хэлсэн үгэндээ эзэн байх нь Монгол Улсын засгийн газрын зарчим байх болно. Төрөөс тусгай зөвшөөрөл авч хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэн бүхнийг Монгол Улсын засгийн газар хамгаалах болно. Хөрөнгө оруулалт бизнесийг хамгаалах нь татврын орлогоос бүрддэг эмч багшийн цалин, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэврийг хамгаалах хууль ёсны ажил үүрэг юм а. Хөрөнгө оруулалт бизнесийг хамгаалах нь эдийн засгаа хүн ардынхаа ахуй амжиргааг хамгаалж байгаа хуулиар хүлээсэн үүрэг гэдгийг дахин цохон тэмдэглэе. Бортын төсөл хэрэгжснээр манай эдийн засагт дараах бодиттой үр өгөөж хүртэх болно. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 15 сая тонн нүүрс олборлоно. Эхний 10 жилд улс орон нутгийн төсөвт 4.4 их 80 төгрөгийн татвар хураамж төвлөрүүлнэ.
Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцүү байна. Үндэсний компаниудтайгаа хамтран олборлолт, өрөмдлөг, тесэлгээ, тээвэрлэлтийг хамтран хэрэгжүүлснээр 10 жилд 10.2 их найт төгрөг улс орны эдийн засагт шууд шингэн үлдэж эргэлт эрчимжих болно. Говийн бүсэд 1500 гаруй шинэ ажлын байр нэмэгдэж Монгол хүний авах цалин хөдөлмөрийн үр шим дээшлэнэ. Байгалийн баялагын өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох үндсэн хууль заасан үндсэн зарчим, үндэсний баялагын сангийн тухай хуулиа хэрэгжүүлж, Бордогийн ордын үн цэнийг өсгөж, айл өрх ард иргэдийн ашиг орлого, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Эрхэм мөндөд уурах ажлаа. Орчин цагийн уулуурхаа дан ганц олборлолтын хэмжээ биш, хариуцлагатай олон улсын ESG буюу байгаль орчин, нийгэм, эдийн засаг, засаглал зарчимд нийцсэн хэсгээр үнэлэгддэг болсон байна. Тиймээс Бордогийн ордын олборлолтод 5 үндсэн зарчмыг хатуу мөрдөж, хариуцлагатай уулуурхаа жишг төсөл болгохын тулд хамтдаа хичээцгээе. Үйл ажиллагаа нь үргэлж нээлттэй, ил тод байх учиртай. Орон нутаг иргэдтэйгээ харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг эрхэмлэх хэрэгтэй. Экосистемийн тэнцвэрийг хадгалж, байгаль орчны нөхөн сэргэлтийн хөдөлмөрийг бодиттой хэрэгжүүлж ажиллая. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл орчныг нэн тэргүүний зарчим болгоё. Монгол улсад үлдэх эдийн засгийн өгөөж тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохгүйц байхад анхаарч ажиллацгаая. Шудраг бай, хариуцлагатай бай. Монголын баялаг Монголдоо, иргэндээ, орон нутагтаа илүү өгөөж өгдөг шин жишг загварыг Бордогийн орд дээр босгож бүтээе. Бид дэлхийн зах зээлийн үнийг тогтоож чадахгүй ч монголчууд өөрсдийн баялгаа хэрхэн яаж ашиглахаа бие даан шийдэж чадах болно. Өрсөлдөх чадвараа өсгөж, эдийн засгийн дархлаагаа бэхжүүлье. Ирээдүйн хойч үедээ өр биш өв үлдээх өгөөжтэй, хариуцлагатай уулуурхаан шин жишгийг хамтдаа тогтооцгоё. Өмнөний зинхэр говийн шимт хөрсөнд өнөөдөр анхны шангаа тавьж бүтээн байгуулалтын шинэ үндсийг нээж байгаа нийт уурхайчид, инженер техникийн ажилтнууд, Эрдэнэс 5-7 хувьцаат компанийнхаа нийт хамт олонд Өмнөгов аймгийн засаг дарга удирдлагууд, ард иргэдтэй Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсээрөөё. Улсын их хурлаар энэ цаг мөчид хэлэлцэж эх 7 хоногт батлах гэж байгаа төрийн өмчт компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийн дагуу төрийн өмчт компани засаглал олон улсын жишгт нийцэх бодиттой боломжийг бид бүрдүүлэх эрх зүйн орчинтой болж байгаа гэдгийг бас та бүхэнд дуулгая. Манай засгийн газар төрийн өмчт компанийг мэргэжлийн удирдлагаар хангуулахын тулд хууль эрх зүйн орчинг их хурлаар батлуулахад 1-7 хоног бас үлдээд байна. Тийм ч учраас энэ хууль гарсны дараа Эрдэнэс 5-7 компани болон манай Чингис хаан баялагын сан нэгдлийн компаниуд төрийн өмчт компани хуулийн дагуу гүйцэтгэх захирал, төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд шин шалгуур шаардлагаар мэргэжлийн удирдлагаар хангагдах болно. Чингис хаан баялагын сан нэгдэл гэсэн нэрийн дор үндэсний баялагын сангийнхаа хуулийг хэрэгжүүлэх үндсэн үүрэг рүү Эрдэнэс Монгол компанийг Монгол Улсын засгийн газраас бүрэн шилжүүлсэн. Цаашид төрийн өмчт компани бие даасан засаглалыг сайжруулах чиглэлээр олон улсын хөрөнгийн удирдлагын компаниудтай хамтран ажиллах болно. Яг энэ шинжилтэд зэрэгцээд бид олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн компаниудад хүсэлтүүдийг тавьж байна. Олон улсын хөрөнгийн менежментийн компаниуд хөндлөнгийн менежмент хийснээр баялагын сангийн орлогыг бүрдүүлэх, мөн энэ уул уурхай компаниудад ажиллаж байгаа мэргэжлийн ажилтан албан хаагчид, геологчид, манай уурхайчид, инженер техникийн ажилтнууд улс төрөөс хамааралгүй ажиллах бололцоог бүрдүүлэхэд би өөрөөсөө шалтгааллах бүхнийг хийн гэдгээ бас нийт уурхайчид та бүхэндээ хэлье. Чингис хаан баялагын сан нэгдэл бол
их хааныхаа үлдээсэн газрын хэвлийн баялагийг ирээдүй хоож үедээ үлдээхэд хараа тусаар шудраг зарчимтай ил тод ажиллах ёстой. Энэхүү одоо засгийн газрын бодлого шийдвэрийг Эрдэнэс тогтнолгоо хувьцаат компани бас бодиттойгоор хэрэгжүүлж олон улсын санхүүгийн аудитыг бас оруулж байгаа явдалд талархал илэрхийлье. Олон улсын санхүүгийн аудит орж олон улсын компаниар үнэлгээ хийлгэж иргэн болгоны эзэмшдэг 1072-ийн үнэлгээг зах зээлийн зарчимд нийцүүлж Эрдэнэс 5-7 компанийг одоо IPO гаргахад хамтдаа одоо хичээл зүтгэе. Олон жилийн дуустдаггүй яриаг дуусгах нь манай одоо засгийн газрын гол бодлогоо. Тийм ч учраас Эрдэнэс 5-7 компанийг нээлттэй компани болгож хувьцааных одоо үр ашгийг нэмэгдүүлж, үнэлгээг нь өсгөж, иргэн болгонд тэгш шудраг үрдээж, биедаасаа хараад бус засаглалтаа ажиллая гэдэг олон жилийн хүсэн хүлээлтийг бодиттой ажил хэрэг болгох нь та биднээс шалтгаалж болно. Тийм ч учраас Бортегийн энэхүү орд дээр өнөөдрөө бодоод энэ нээлттэй сонгон шалгаруулалтанд орж ирсэн компаниудаас сонгох нь амар хялбар зам байсан хэдий ч өөрсдөө олборлж үндэсний компаниудаа дэмжих нь ирээдүй хоочдоо хамгийн зөв зам байна гэдэгт бас итгэж энэ шийдвэрийг гаргасан. Тийм ч учраас үндэсний компаниуд Монголын одоо баялгаа өөрсдөө олборлож, тээвэрлэж, уул уурхаагаа хариуцлагатай ажиллуулж чадах юм бол үндэсний баялагын сан илүү аривжиг болно. Тэгэхээр Бортегийн ордын өр өгөөж илүү ариун байж үндэсний баялагын сангийн маань орлого төвлөрөхийн бас ерөөл дэвшүүлье. Бортегийн орд Монгол улсын хариуцлагатай уул уурхай шин жишг үндэсний компаниудын чадварын баталгаа байхыг хүсье. Монголын баялаг Монголдоо, Монгол хүндээ илүү өгөөжтэй байх шин түүхийг хамтдаа бүтээцгээе. Та бүхэнд баярлалаа. Монгол улсын ерөнхий сайд Баян Нямсрын очрол танд баярлалаа. Ажлын өдөр амжилттай хүсье. За баярлалаа. Монголчууд аль бидийг эхлэхдээ уртын сайхан дуу уянгад хуураад татаж эхэлдэг юм жомтой. Ингээд та бүхний би Монгол ардын дуу эр бор харцаг сайхан дууг энэ талд уянг дуулан одоо суурай тулан дуулна уу гэж уран бүтээлчдэд байснаа. Хүндэтгэн өрье. За баярлалаа. Сайн явж байна. Баярлалаа.
Баярлалаа. Ингээд энэ цаг мөчид та бүхэн хандаж өгөл нөхмэн Монгол Улсын засгийн газрын гишүүн Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Монголын дамжин юм таныг тайлснаа. Хүндэтгэөрье. Монгол орны эдийн засгийг нуруундаа үүрч энэ улс орны ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахын тулд халуун нар хүйтэн салхиндч улс орныхоо эдийн засгийн төлөө хичээн жармааж ажиллаж байгаа уурхаач та бүхэн сайн байцгаана уу? Улс орныхоо хөгжил дэвшлийн хөдөлгүүр шатхуун түлш хөрөнгө мөнгийг босгохын төлөө манай хамт олон уул уурхайн салбарынхан хичээн жармааж ажиллаж байна. Дэлхийн тэргүүлэх чигнээнд дэлхийн нүүрсийн салбарын тэргүүлэх чигнээнд Монгол улс өөрийнхөө байр суурийг баттгсан юм томоохон үйл явдал өнөөдөр болж байна. 5 толгойн бүлэг орд бол дэлхийн хэмжээний орд. Энэ орд газрын 2 дахь том амыг өнөөдөр бид нээж шинэ уурхаагаа нээсэн ийм сайхан өдөр болж байна. 1500 шинэ уурхаачнаа бид нар хүлээж авнаа. Уурхаачдынхаа аюулгүй байдлыг хангаж уурхайн гарч ирэх хамгийн том баялагийг уурхаачд гэдгийг санаж ажиллахыг Эрдэнэс 5 толгой компани удирдлага, хаби ажилчид, нийт одоо албан хаагчид бүгдэнд нь бас сануулъя. Монгол орны хөгжлийг бид дэлхийд авч явж чаддаг гэдгээ харуулах уул уурхайн энэ томоохон бүтээн байгуулалт өнөөдрөөс эхэлнэ. Монголын байгалийн баялагын өгөөж хийж хэрэгжүүлж байна. Тун удахгүй энд бас их сонин үйл явдалтай бид бас таарж энэ үйл ажиллагаа болж байгаад сэтгэл өндөр байна. Олон жил хүлээгдсэн 13 жилийн турш хүлээгдсэн ашигт малтмын тухай хууль шинжлэгдэж байгаа энэ үед энэ одоо үйл явдал таарж байгаа нь бас онцлог байна. Уул уурхаагаас орж ирж байгаа орлогын өгөөж тухайн орон нутгийн ард иргэдтэй илүү ологддог өөрчлөлтийг бид хийн. Амнаатаас орж ирж байгаа орлого дахиад 10% байсан бол 5%-аар нэмэгдэж өмнгийн говийн ард иргэдэд очих орлого улам бүр нэмэгдэнэ. Уул уурхаатай олборлуулъя гэдэг ийм санаачлаг байсан. Яг богино хугацаанд бол амар хэлбэр зам, урт хугацаанд бол буруу зам гэж дүгнж байгаа. Тийм учраас манай засгийн газар байгуулагдаад Ордогийн орд дээр сонгон шалгаруулалт санал хүргүүлсэн компаниудын тавьж байгаа санал бол урт хугацаанд ашиггүй байна. Урт хугацаанд үр ашигла ирээдүй хойд үлдээх ашиггүй байна гэж дүгнэлт гаргасан. Ингээд Ордогийн ордыг үндэсний компаниудаараа олборлуулах шийдвэрийг албан ёсоор гаргаж байгаа. Тийм учраас Ордогийн ордын олборлолтын менежментийг Эрдэнэс 5 толгой хувьцаат компани өөрөө хариуцсан. За операторуудаар үндэсний компани аж ахуйн нэгжүүдийг урьж оролцуулсан. Тэгэхээр зөвхөн үндэсний компаниудыгаа дэмжиж оролцуулаа гэдэг одоо хатуу юм шаардлагыг бол засгийн газар хувьцаа эзэмшигчийн хуваар бол Эрдэнэс 5 толгой компани төлөөлөл удирдах зөвлөлд бол тавьсан. Ингээ өнөөдөр албан ёсоор Эрдэнэс 5 толгой компани үндэсний компаниудынхаа хамтаар Ордогийн ордыг олборлохоор нээлттэй хийж байна. За Эрдэнэс 5 толгой хувьцаат компани гол онцлог бол 28% одоо иргэд эзэмшдэг 1072 хувьцаа иргэд эзэмшдэг. Хувьцааны үнэлгээ өнөөдөр 933 төгрөг байгаа. Яг компани өнөөдөр нийт үнэлгээг хийвэл энэ тоо бол багадаа 2000. Тэгэхээр өнөөдөр албан ёсоор видео гээд олон улсын санхүүгийн аудит орж байна. Эрдэнэс 5 толгой компани санхүүгийн аудит ороод санхүү засаглал бүх зүйл хийх тод бол дээрээс нь олон улсын үнэлгээг оруулах. За үүний дараа бол бид нар IPO гаргах ажлаа шуурхалж байна. Бодиттой эхлэл бол энэ олон улсын санхүүгийн аудит орж байгаа байж байгаа байхгүй. Тэгээд дараа нь үнэлгээ хийгдсэний дараа нөгөө нэг иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны үн хэд байх вэ гэдгийг тооцоод тэгээд нөгөө хувьцаагаа зах зээл дээр арилжаалах болцоог бол бүрдүүлнэ. Тэгэхээр үнэхээр одоо түүхэн ажил бас өнөөдөр эхэлж байна. Тэгээ Ордогийн орд эдийн засгийн эргэлтэнд орсноор бол үндэсний баялагын сан бол аривжнаа. За Ордогийн орд эдийн засгийн эргэлтэнд орсноор Өмнөгов аймагт тэгдэг 1500 шинэ ажлын байр бий боллоо. За ер нь бол урттаа бол эн чинь Эрдэнэс 5 толгой компани барааны эргэлт, худалдааны эргэлт, эдийн засгийн
идэвхжүүлэх талд бол дотоодын компаниуд оролцоод ирэхээр бараг 10 их найдын том зах зээл нэгж байна гэдэг ийм олон одоо үндэсний компаниуд одоо илүү чадварчих, илүү одоо олон улс төрөлхтгүүц томоохон компаниуд төрж гарах боломжтой бол Эрдэнэс таван толгой компани Мордегийн орон дээр одоо оролцуулснараа нэ гэдэгт бол бүрэн дүүрэн итгэлтэй байна. Одоо гол нь бүгдээрээ бас нэг зүйлийг хязгаарч марч болохгүй. Хариуцлагатай уулуурхайг хөгжүүлэх ёстой. Тийм учраас санхүүгийн байдал чи, засаглалын байдал чи тэр ил тод бай. Дээрээс нь компанийнхаа нийгмийн хариуцлага компаниуд илүү өндөрлүүлсэн байдлаа одоо шилжүүлэх гэж болж байгаа. Өнөөдөр бас нэг шинэ түүхэн үйл явдал бол Чингис хаан баялагын сан нэгдэл одоо үйл ажиллагаагаа явуулж ирлээ анхныхаа ажлыг л одоо хийж штэ. Чингис хаан баялагын сан нэгдэл бол сая 14 4 өмчт компани бууснараа богино хугацаанд одоо 67 тэрбум хэмжлээ. Иргэжил бол бид нар төлөвөө гаргаж байна. Их хурлаар засгийн газрын өргөн мэдүүлэлт 4 өмч компани хууль дараадлага бол эцсийн хэлцүүлгийг нээгдэнэ. Ингээд тузууд бол хараад бусаар ажиллах болцоонууд бүгд нь тузын гишүүдийн сонгон шалгуур шинээр хийгдгээс өөр арга зам байхгүй. Яг бол хууль за ингээд Чингис хаан баялагын сан компани бол одоо уулуурхай майнинг компани биш менежментийн компани болсон гэсэн үг. Уулуурхай компани биш менежментийн компани. За ингээд бид нар олон улсын менежментийн компани хөрөнгө оруулалт менежментийн компаниудад төсөлтөд удаадараа илэрхийллээ. 7 дугаар сар гаргаад Franklin Templeton-ы хөрөнгө оруулалт менежментийн компанийн Монголд бас ирж албан ёсоор бас ажиллаа эхлүүлэх гэж байна. За ингээд яг Узбекистаны жишгээр хөрөнгө оруулалтын сангаа буюу нөгөө портфолио багц гаргаад олон улсад ашигтай ажиллаж байгаа компаниудынхаа хувьцааг нэгтгэхэд хөрөнгө оруулалтын сангаа албан ёсоор биржээр гаргах ажлыг ингээд эхлүүлж байна. Энэ бол бас түүхэн ажил. Энийг дуурах ажилдаа Өмнөг аймгийн удирдлагуудаа ард иргэдээ их талархаж байна. Энэ чуулганаар ашигт балтуулын хууль батлагдчихж байгаа. Анхны хэсэг явж байна. Орон нутгийн хөгжлийн сан төвлөрөх орлого 15% болж байгаа. Тэгэхээр аймаг орон нутгийн иргэдэг талархалтай хүлээж авч байна. Дуусахгүй олон яриа ингээд манай засгийн газрын үед дуусч байна. Маш их баярлалаа. За одоо хэмжээчтэй Мордегийн ордын уулын ажлыг эхлүүлэх анхны шалга тавих ажлын ажлыг одоо эхлүүлэхэд бэлэн боллоо. За та бүхнийг энэ талын хэсэгт хүндэтгэн орж байна. Ингээд хэдхэн мөчийн дараа одоо албан ёсоор хөрсөн уулахад бид нар бэлэн боллоо. Одоо шалга за дамжин сайдыг яриа өгөөд сонгоод хэдүүлээ. Хөрсөн хамтдаа уулзгаая. Ингээд зогсчихъя. За энэ бол монголчуудын хувьд бидний хувьд манай Монголын уулуурхай салбарын хувьд бас маш том шинэ хаалга одоо шинэ зүйл нэгдэж байна. Энэ бол гайхамшигтай. Ингээд одоо Мордегийн ордын уулын ажлыг эхлүүлэх анхны шалга тавьжтыг эхлүүлэх гэж Эрдэнэс таван толгой хувьцаат компани ерөнхий инженер Машууд таныг хүндэтгэн өрье. Эрхэм мөндөд зочид, эрхэм ургачтаа та бүхэнд энэ өндөр мэндийг хүргье. За ингээд Мордегийн ордын хөрс уултын анхны шанг татах ажлыг эхлүүлье. Долоо номерын экскаваторын оператор сонсож байна уу? Сонсож байна. 23 номерын авсан суудын оператор сонсож байна уу? номерын авсан суудын оператор сонсож байна уу? За хөрс уултын ухаж ачих ажил, зөөврийн ажил, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг сахин ажилтны ухаж ачих ажлыг эхлүүлье.
Амжилт хүсье операторуудаа. Хөөш. Өглөө хэлээ. Сайн байна. Команд өгчтэй. За инхүү Буртагийн ордын уулын ажлыг эхлүүлэх анхны шанах давах ёслолын инхүү эхлэж байна. Чухагийн хэстэй. Хүрээ баяр хүргэе. Яаж зүгээр хөө гэж байна. Ажилсан юм шүү. Бүхэл үзсэн компани ороод сайн байна уу? Ирсэн байна. За баяр хүргэе инхүү. Чангаа тавьж ёслог эхлүүллээ. Аз жаргал ирүүлэх сайн цагныг хүсье, амжилтыг хүсье. Ургачтай баяр хүргэе. За зочин та бүхнийг ургачтыг тайсан дээр өрж байна. За хүндэт очтойгоо тайсны урдлын хэсэгт одоо ёслолын зураг авахыг хүсье. Дуслалын зураг. Шүү дээ. За манай уурхайчид тайзан дээрээ гарцгаая. Чингис хаан баялагын За хүндэт очтойгоо тайзны урдлын хэсэгт зогсож байгаа сүр хөөч бол тусгийнхаа зургийг татуулахыг хүсье. За эрхэм хүндэт уурхайчид та бүхнийг тайзан дээр байрлаа эзлэхийг хүсье. Хүндэт очтойгоо бол тайзны урдлын хэсгээр зогсож байгаа тусгийнхаа зургийг татуулахыг хүсье. За хүндэт зочд маань тайзны урдлын хэсэгт за уурхайчд маань тайзан дээр зогсож байгаад дурсгалынхаа зургийг татуулахыг хүсье. За 38-ын экскаваторын эмэгтэй жолоочийг тайзны гол зогсохыг хүсье.